Оройн хэрэг үзэгчтэй видео шударгаараа ток шоу нэвтрүүлэг сэтгүүлч Вадим Болдоотор хэлүүлж байна. За ингээд уламжлалаар үзэгчтэй авахынд бас нэг сонирхолтой зочныг өргөн оролцуулж байна. За энэ өнөөдрийн зочноор бол бас 2003 оноос хойш ард түмний алдаршаад байгаа Заваа Дамдын Римбүчи өргөдөн оролцож байна. За тэгэхээр таныг бас энэ орой болсон цагаар үзэгчтэй хүндэтгэн нэвтрүүлгийн студ хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. За баярлалаа. За миний нэвтрүүлгийн нэр шударгаараа Болдко ток шоу, Болдкогийн ток шоу тийм үү. Тэгэхээр шударгаарыг гэхээр би одоо танд лам хүнд шударгаарыг гэж улаан халдтай яриад байх жаахан хэцүү. Улаан халд дайрж болно шүү дээ. Ер нь улаан халдтай гэр чинь хулгайн ламын гэр гэдэг байхгүй. За тэгвэл одоо улаан дээлтэй байгаа юм чинь та улаан халд ярьж бас болно шүү дээ. За эхнээсээ ингэж эхлэв л дээ. 2003 он санаж бол Гүрдава Римбүчи тухайн үед за тэгээд тэрний эргэн тойрондоос Бакула Римбүчи ч гэдэг юм уу. Одоо миний багш байдаг сонон багш маань ч гэдэг юм ингэ байж хад энэ дундаас 2003 онд та тодорч гарч ирсэн л дээ Римбүчи гэж ямар шинжүүдээр та тодруулагдав? Ер нь яагаад Римбүчи болж тодрогдгоос яриа хэлж бодож байна. Тэгээ энэ дундаас тодорж гарч ирсэн биш. Энэ дундаас тодруулсан байхгүй. Одоо Римбүчи багш Монгол Римбүчи багш сая та алдрыг хэллээ л дээ. Тэр багш маань ер нь бол гол тодруулсан. Бас нэг багшийн алдрыг хэлсэн сая. Тэр залуу төвд багш байдаг шүү дээ. Сонон багш тий. Тэр бас миний багш. Би 93 онд бас их ном заалгаж ирсэн. Тэгээ өөр олон багш нар тэгээд энэ дорж өгдөн сахиус энэ сэтгүүл сахиусны чойжонгод буугаад ер нь бол анх 91 онд багштай уулзахад багш намайг нэг таньдаг хүн шиг байна гэж тэгж бодож исэн, таалж исэн байлээ. Тэгээ ерөнхийдөө бол би бол эрдэм номоор л тодорсон л доо шуудхан хэлэхэд. Эрдэм номоор. Ямар шинжүүдийг барив? За шинжүүд гэхэлэр би сая хэлж штэ эрдэм ном би болохоор 90 оноос хойш одоо хүртэл 21 багш их шүтсэн. Лам багш нар. Зарим нь төвд багш нар бас би, Монгол багш нар бас би, ихэнх нь өвгөн багш нар ихтэй л дээ. Тэгээ би одоо амар эсгэлэнд бас их сайн ном үзлээ гээд тэгээ Швейцар руу одоо анх буддын шишний гүн ухааны сургууль яваад тэндээ бас ном эрдэм сайн үзэж боловсроод ирээд амар эсгэлэн хийдэн цорж лам гэдэг амар эсгэлэн хийдийг хавж явж ирсэн. Тэгээ ерөнхийдөө яг миний эрдэм чадлаар л багш нар тэгээ сахиус бурхан үнэлсэн юм шиг байгаамаа. Тийм учраас Заваа гэдэг нь ямар хүчтэй, Дамдын гэдэг нь ямар хүчтэй? Яг го Заваа Дамдангой бол миний урд дүрийн нэр байхгүй юу? Заваа Дамдангой гэдэг чинь бол их чухал Монгол улсын их чухал эрдэмтэн хүн байжээ. 8 дугаар богд одоо богд хаант засгийн үед 8 дугаар богд өөрөө хадаг бариулаад энэ алтан дэвтэр гэж түүхийн их зохиолыг зохиолгож ирсэн. Ер нь одоо мэрэгдийн дунд аливаа ямиг уг үндэстэн ярьдаг учраас Заваа гэж нэр өгсөн байгаа одоо тэр үеийн эрдэмтэд. Заваа гэдэг нь үндэс гэсэн үг л дээ. Ямиг өөр нь уг үндэстэн ярьдаг, уг сууртай ярьдаг. Тэгээд Дамдын гэдэг нь бол өөрийнх нь алдар. Шагдрын Дамдын гэж юм хүн байжээ. Монголын. Тэгээд энэ шинжилгээний актын буюу тэр судар бичгийн хүрээлэнгийн анхны 7 гишүүний нэг юм байна лээ. Одоогийн Монголын шинжилгээний академиг үүсгэн байгуулсан анхны 7 гишүүний нэг тийм хүн. Тийм хүний л хойдрлээ. Одоогоор энэ хаана байрлж гин хагуур байж гин за нааш цаашаа явж гин. Явдгүй яг. Би бол одоо Заваа Дамдангой ер нь үүсгэн байгуулсан Дэлгэрийн чойрын хийд гэдэг газар. Дундгой аймагт. Тийм. Дундгой. Одоогоор бол Дундгой аймгийн Дэлгэр цогц сумын Дэлгэр цогт уул гэж байгаа. Тэр уулынхаа нэрээр нэрлсэн. Тэр Дэлгэр цогт ууланд Дэлгэрийн чойр гэж тэр хийд дээр байна. Бас хотод хаярж гэртэй байна. Хотын гэр бол миний бас албан газар гэж хэлж бол гэр гэж хэлж болно. Ийм газар бас байна. Тэгээ энэ гадаад дотор бас их явтай. За танаас бас нэг иймэрхүү асуух бах. Ерөнхийдөө би бас шашны байгууллагуудын юм уу эсвэл одоо лам нарын үзэл санааны эсвэл одоо аливаа хэлхийг би сайн мэдэхгүй байна. Бас нэг жаахан жижигхэн зөрчил явагдаад ах шиг харагддаг. Нэг талд нь нэг хэсэг лам гарч хаад нөгөө талд нь нөгөө хэсэг лам гарч хаад одоо ингэ байдлаар ихэд лам нар нэг урав салтсан байж байгаа харагдаад байна л да. Тэ. Сум хэд байгуулна гэд урдаас одоо өмнө төрчөөс тусламж авсан лам нар нэг талд багч. Нөгөө талд нь Далай ламын эргэн тойрондох буюу
одоо манай гандан хийдийн лам нар нөгөө нэг талд нь бас байгаад байгаа шиг. Өөр нөгөө талд нь одоо шүгдэнгийн лам нар гэдээ байгаад байгаа шиг. Ингээд нэг л хагаралтай. Тэгээ би танаас ямар юм асуух гэдэг юм бэ гэхээр яагаад ер нь таны харж байхад ингээд манай лам нар хүртэл ингээд дотор хооронд овоогддог байна. Лам нарт бас улс төржилт байна уу? Улс төрчдөг лам нар гэж байгаа л да. Ер нь бол яг шашин дотроо бол зөрчил байхгүй шүү дээ. Яг шашны зөрчилдөө гэвэл ямар үзэл бодлоос ямар шашин хоорондоо яаж тэмцэлдэж байгаа гэхээр тийм зөрчил бол яг гарч ирэхгүй байхгүй. Яг нарийн шинжилүүл шашныг тэгээ улс төрд ашигладаг ч юм уу, хувийн ашиг сонирхолд ашигладаг ч юм уу. Ингэхлээр зөрчилтэй л харагдаад байхгүй. Тэгэхээр таны хэлж байгаа шиг тийм 3 маягийн хуваагдсан байж магадгүй тэр. Гэхдээ би тэр одоо тэр аль алинд нь ч нэг дагддаг шүү дээ. Яг тэгэхээр би өөрөө анханасаа их сайн лам багш нарыг дагцсан учраас тэгээ ер нь бол тэгэл өөрөөр л явжээ гэж боддоо шүү дээ. Багш нарынхаа үйлсийг бүр хамаагүй ч бас биш л дээ. Ягаад гэвэл би чинь бас иргэнийхээ үүргийг биелүүлнэ шүү дээ. Монгол хүн, Монгол лам, Монгол ламын үүрэг гэж бас байгаа. Монгол хүний иргэний үүрэг гэж бас байгаа шүү дээ. Монгол хүний тухай ярьж би тантай ярилцлаа сая гэртээ очиод хувцас костюмоо сунгах гэж бас их зовлоо л доо. Тэгээд Монгол хүн Монгол гэдэг утга агуулганд агуулахын тулд тэгээд костюм төрсөн цэгэр костюм сонгож гарч ирсэн. Нэгэнт Монгол гэдэг ярьснах одоо одоогоос 4-5 жилийн өмнө 6 жилийн өмнө хүчтэй суртал явсан л да. Жишээлбэл энэ шүгдэн сахиус гэж ямар хүчтэй юм те. Энийг сахиул та бол үлдсэн амьдрал чинь бол одоо бүр аимшигтай мухаар дуусна. За одоо юу гэдэг богдон шанз богд бадан дорж бол одоо шүгдгийн лам байсан ингээд хүүхдээ одоо хээр айлын хаяанд үхсэн гинлээ гэх тэ. За олон түүхүүд уншсан л да би. Шүгдэн сахиус одоо гадны тэр нэг нутгийн одоо сувраг байсан. Тэр нутаг ган гачиг болоод олон жил уурс алдаад хүн амьтнаа алдаад хэцүү байсан. Суврагын дотор шүгдэн сахиус байсан гин. Тэрнээс болж болсон юм лээ гэдэг ингээл олон юмнууд байдаг. За тэгэхээр зэрэг гүнаажмын аюур заны дор шүгдэн гэдэг ном бий. Энийг уншихад бас нэг өөр юм ойлгогддог. Тэ. Тэгэхээр ер нь таны одоо таны талыг танаа тал гэж хэлчихээр одоо муухай амьд бодлоо шашныг муухай боддог нуугаад. Гэхдээ л шүгдэн ямар учиртай юм бэ? Тэгэхээр бол одоо та улаан хал зэрэгсэн шүү дээ. Сая бол таны ярьж байгаа юмнууд бол дандаа буруу мэдээлэлээс сонссон юмнууд байна л да. Тэгээ би энэ дээр одоо шууд нэг юм хэлчихье гэж бодож байна л да. Танах чинь шууд нэвтрүүлнэ шүү дээ тий. Одоо миний яриаг бол хасахгүй үстэй. Хасахгүй. Тэгэхээр тэр шанцтай бадамд орж ингээд өхлийн могаар өгөхөд айл хаяанд өгсөн ч гэх шиг нэг тийм юм гаргасан шүү дээ. Тэр тангаргийн бүг гэж нэг нэвтрүүлэг байгаа. Тэрийг бол тэр Женко Баттулга гэдэг хүн өшөө тэр Херогийн Баатар гэдэг хүмүүс хийсэн гэж байгаа. Тэгэхээр би тэр хүмүүс бол надтай уулзаж юм ярьж байгаагүй нэг. Энд тийм таарлах толгойд өгч явах шиг үгүй. Гэхдээ тэр бол ямар ч үндэслэлгүй шүү дээ. Шанцтай бадамд орж гойг ер нь одоо доромжлох ямар үндэслэл байгаа. Яг түүхийн нарийн ингээд ухаж үсэх юм бол ямар түүхийн ямар торгон агшин дээр тэр хүмүүс явж ирсэн. Тэднүүсийг нэг ч судлаагүй бас шүгдэн сахиус шүтжсэн гэж тэр хаана байгаа. Бас айлын хаяанд өгсөн гэх нэг хүний өгсөн хүний зураг гаргаж илээ л дээ тэр муухай нэвтрүүлгээр. Гүтгэлэг доромжлын нэвтрүүлэг л дээ тэр. Тэгэхээр би бол тэр хүмүүс нэг бол одоо ирж надтай номоо хаялцаад одоо яад одоо үнэхээр архивын нарийн баримт бичиг үнэхээр тэр түүх шастрын байдсан бол гаргаж ирээд ингээ яриад учрыг нь олох хэрэгтэй. Нэг бол уучлалтай гоох хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүний ер нь тэр хүний оюун санааны нарийн нандин зүйлээр тоглон, доромжлон, гутаана гэдэг чинь бол их болохгүй зүйл шүү дээ. Яг үүлийн дайн тэр ярил итгэхгүй байх л та. Одоо юу хүмүүс бол ихэнх нь үлийн өөр байгаа гэж. Тэг үлийн өөр бол байгаа. Гэхдээ одоо тэрийг ярих юм бол айгүй үлгэр ярьж ийн гэх байх. Гэхдээ энэ бол Гэхдээ мэдхгүй юмараа үлийн өөрийн тухай ойлгох юм биш ерөөсөө. Үгүй тэгээ ярих юм бол та дэлгэрлээ гэж хэлж байна. Зүгээр одоо зүгээр. Би үлийн өөрийн тухай нэлээд ярьсан байгаа. Гэхдээ энэ дээр тэгвэл би нэг үлийн өөр ярив. Ер нь бол үлийн өөр чинь бол их олон янз байдаг. Нарийн бүдүүн. Тэгэхээр энэ лам багшиг гутаанд оромжлох ер нь одоо нууц тарны шашин хийгээд энэ судрын номыг авч явж байгаа лам багш нар хийгээд тэр бурхан сахиусыг гутаанд оромжлон гэдэг бол энэ наснд тончон нүнжиржин лай гэж байдаг байхгүй. Энэ наснда үлийг идэх тэр үлээ идэх тэр лай бол
аав ээжигээ гомдох, лам багшийг доромжлох. 20 дугаар зуунд хүртэл дэлхийг одоо шимжлүүлсэн аимшигтай хүмүүс ч гэсэн эцэстээ сайнаар бүгдээр нэг ч сайнаар төгсөөг шүү дээ. Олон лам хуургыг хятсан, олон эрдэмтэн мэрэгдийг хятсан, ангийн ялгаа их гаргасан. Тэгээд энэ төрөний таны тэр одоо ярьж байгаа юмуд бол дандаа тэр буруу мэдээлэлээс ташаа мэдээллүүд явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол тэрийг хийсэн гэмтэй нөхдүүд бол уучлалтай гоох хэрэгтэй. Тэгэж ерөөсөө ер нь хүн мэдхгүй юмараа тоглож ерөөсөө болохгүй. Би бас өөрийнхөө шавнартай хэлдэг байхгүй. Чи хэрвээ лам хүн юм бол чи мэддэг юмараа л ер нь үсэх хэрэгтэй. Альва юмд. А мэдхгүй юм руу орж болохгүй шүү дээ. Тааж гэсэн жишээлбэл Мэдхгүй юмыг мэднэ гэдэг чи өөрөө мэдхгүй юмыг мэдхийн тулд тэр чин хугацаа шаардлагатай. Та надтай хэдхэн минутын дотор ярилцаад тэгж мэдлэг хоримтлуулах тийм байхгүй шүү дээ чадвар. Ягаад гэвэл тэр чин энэ дөрж өгдөн сахиуснууд байгаа мэдлэгийг олохын тулд маш олон 10 жил зарцуулна шүү дээ. Тэрнээс одоо жишээ нь дотоод онлын эрдмийг олж аавна, гадаад онлын эрдмийг олж аавна. Бас тэрийг мэдэрнэ гэдэг чинь цаг хугацаа хэрэгтэй шүү. Яг тэгвэл бурхны шишин бол шинжлэх ухаанаас би ялгаатай гэж ярьдаг шүү дээ. Юугаараа ялгаатай гэхээр зэрэг дотоод оюун ухаанаараа бүх юмыг шинжлэхээр ялгаатай. Шинжлэх ухаан бол дуран авиагаар. Тэгээ өшөө та түрүүн өшөө ямар ерөн зүгээр юмнууд ярьлаа. Тэг хамгийн одоо миний асуудал юм бол шүглэн сахиусыг бид нар яагаад шүтгэх ёстой юм бэ? Шүтгэх ёстой гэсэн байхгүй тийм үү? Байхгүй. Ерөн зүгээр яагаад шүтгэх зөв юм чи Далай ламын өөрийнх нь хэлсэн үг байгаа шүү дээ. Зорж шүгдэн сахиусыг шүтгэж болохгүй. Бүр өөрөө амаараа тайлбар тавьсан. Энэ бол би галаар эдийн цаг гэдэг ярилцлагыг тэгвэл хүмүүс үзэх хэрэгтэй. YouTube заваад амьдан галаар эдийн цаг гэдээ орох юм бол шүгдэн сахиусны тухай энэ дэр дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна. Тэгэхээр би тэднүүсийг одоо нуршмааргүй байна л да. Ер нь бол шүгдэн сахиул заавал шүтгэх ёстой гэсэн нэг ч тийм номлол байхгүй. Энэ бол бид хэдийн дээд үеэсээ 4-р богд одоо жавзан дом потгт гэж яриад нь шүү дээ. Сүүлийн үед одоо янз бүрийн богд гэж яриад байгаа. Тэрний 4-р дүр нь Монголд өөрөө залж авчирсан тийм төвхтэй. Тэгээд гандан дээр гунгаач байлан давцанд тэрийг одоо дахиж шүтжижсэн тийм төвхтэй. Богд хаант Монгол улстай бас холбоотой. Чойжин ламын сүмд одоо дөрж өгдөн сахиусны дүр нь бас зурмлаараа, цутгамлаараа хөөмлөөр ингэ байж байна. Тэгэхээр энэ би нэг шинээр дэлгэрүүлээд гараад ирсэн ч юм уу хүнд тулгаад байгаа юм ерөөсөө биш. Та шүтгэхгүй таны ерөөсөө таны эрх. Би тэгэхэд ардчилсан нийгэм 90 онд сонгосон шүү дээ. Шүтгэх хэрэгтэй. Та жишээ нь өөрийнхөө салбарт амжилт гаргаад алдрын оргилд хүрээ таны өөрт чи эрх нь байгаа шүү дээ. Маймаа худалдаа хийгээд тэр бомтон болыг танд эрх нь байна шүү дээ. Лам хувраг бол номоо бяцлагын судар дандрын номонд суралцъя танд эрх нь байна шүү дээ. Бүх эрх байна шүү дээ. Тэгэхээр энийг бол дөрж өгдөн сахиусыг шүтэж болохгүй гэсэн тийм юм бол улс төрийн сэдэлтэй. Энэ дээр би нарийн тайлбарууд бол өгсөн байгаа. Өөр та миний яриаггүй одоо галаараа тухай тэр хүмүүстэй шүгдэн сахиусны тухай яриаггүй тийм сэдэл. Хүн болгоо YouTube-өөс үзэх боломж байхгүй л да. Айл болгоны гэрт интернет байхгүй байна. Тэгэхээр энийг буцааж үзэх боломж байхгүй учраас та зарим нэгэнд гол гэсэн тайлбаруудыг өгвөл. Ер нь бол шүгдэн сахиус бол угта манчир бурхан гэж байгаа. Манчир бурхны сахиусны дүрд хувилсан. Бас бол ер нь шүгдэн сахиусны үүдэл гарал нь бол 1668 оноос л үүдэлтэй. Их номтой лам байж бүрлгүүд ав гэж анзсан гэж. Би танд яг товчлохыг л хичээж байна л да. Таны ярилцлага чинь цаг хугацаатай. Тэгэхээр бүрлгүүд ав гэж анзсан лам гэдэг бол дээд хөрөл ордны хувилгаан гэж ийм лам байж. Тэгэхээр тэднүүсийг тэр ламыг болохоор монголчууд болохоор 5 дугаар Далай лам гэж одоо өргөмжилж байсан тийм төвхөд байдаг шүү дээ. Ягаад гэвэл 4 дугаар Далай лам нь Монголоос тодороод төвдөд очихд нь хорооцсон байхгүй. Тэгэхээр төвдүүд нэг тодруулсан байхгүй. Авгаан тусан жамц гэж. Тэгэхээр монголчууд болохоор бүрлгүүд ав гэж анзсан лам Банчин Сономдогийн хойд дүрийн тэр ламыг энэ манай Далай лам гэд ингээд тэгэхээр зэрэг тэр ламын үйлс нэг дэлгэрсэн. 49 наслсан. Маш их үйлс дэлгэрсэн. Ата житөнд одоо улс төрийн ата житөнд тэгээ эцтэй хорлогдсон байхгүй. Төвдийн засгийн газар. Тэгээ хорлогдоод өөрөө онол дээр гарсан.
Судар Дондрын номонд олон төрөлдөө мэргэжсэн тийм лам байсан учраас сахиусны төрөл авсан. Тэгээд тэндээс бол олон мэрэгдүүд таниад шүтсэн. 5 дугаар далаа лам хүртэл өөрөө шүтсэн. Үлсийн захиас, хангалын зохиосон бүр нутаг хүртэл өргөсөн. Төвдөд одоо ч гэсэн тэр нутагт нь шүтэн сахиусыг шүтээд лам нар тэр баясгаланд ордон гэж сүмийг одоо ч гэсэн тагсаар байж байгаа. Ласын ойролцоо. Энэ 14 дугаар далаа ламч бас энэ сахиусанд зохиосон үлсийн захиас ийм номдууд ч гэсэн байдаг. Тэгээд энэ бол зүгээр л улс төрөл юм байлээ л дээ. Шуудхан хэлэхэд. Тэгэхээр бид хэд шашны хүмүүс улс төрж хэрэггүй зү. Гэхдээ улс төрж энэ сөүлүүд харагдаж байна. Нэлээд сайн сурж явах шиг байна. Улс төрийг бол их сайн сурж явах шиг байна. Номоосоо илүүтэй улс төрийг их сайн сурж явах шиг байна. Тэгэхээр би бол ямар зарчмыг баримталж байгаа гэхээр лам хүн ламаараа байна. Та нарт тэр нь хэрэгтэй биз дээ. Ард түмэнд ер нь сүсгтэй бол лам нь ламаараа байсан хэрэгтэй биз дээ. Улс төрчт нь улс төрчөөрөө байсан хэрэгтэй биз дээ. Ягаад гэвэл тэднэрт үүрэг хариуцлага гэж байгаа байхгүй. Тус тусын. Танд ч гэсэн одоо энэ ярилцлаганд хариуцлага гэж байгаа шүү дээ. Надад ч гэсэн бас хариуцлага байгаа. Тийм учраас тэр хариуцлагаа мартахгүй тулд бандан болгож л болохгүй. Холион бандан болгож л болохгүй байхгүй. Тэгэхээр шашин төрийн дипломат харилцаа бол хэрэгтэй. Тэгжээж энэ хоёр хөл дээр явна. Энийг бол бас би байнга ярьж байдаг л да. Тэгэхээр одоо сая чинь Улаанбаатар хотод Монгол улсад далаа лам ирээд буцлаа л да. Далаа ламын уулзалтанд бас би очсон. Сэтгүүлчдээс уулзалтанд очих хөв төвлөнд өгч очсон. Бас л одоо юу гэдэг та шүгдэнгийн тухай ярьж. Гэтэл далаа лам бол Монгол болон Аз, Европ төвд бас буддын шашны нөлөөлөлд маш дээгүүр байр эзэлдэг. Тэргүүн байр эзэлдэг хүн. Тийм үү? Тэргүүн байр эзэлдэг гэдэг нь харагддаг. Америк шагнасан болохоор нөө. Тэгж л танд харагдаад байна уу? Банчин богд гэж мундаг хүн бас байгаа шүү дээ. Ер нь. Гэхдээ би банчин богдод бол бараалгаж үзээгүй л дээ. Тэгэхээр яг нэг зарим нь энэ хаттын талын хүн байна гэж хэлж магадгүй л дээ. Гэхдээ тэр залуу лам бол маш их үйлстэй. Юм бэлээ. Бас ингээ харагдахад. Маш их үйлстэй. Сая одоо энэ жил дүүнхрийн ван тавьсан бичлэгийг би үтсэн л дээ. Гэхдээ тэрийг би одоо ингээ харгалдуулж байгаа юм бол биш. Гэхдээ ингээд хүмүүсийн ой санамжинд далаа лам гэхдээ тэгвэл тэрнээс мундаг байж болно дэлхийн нийтэд. Гэхдээ би яавал заавал далаа ламын шавны байх албатай. Би чинь шав ороогүй юм чинь. Тэгэхээр би өөрөө багшийг сонгох эрх надад байгаа юм. Далаа ламаас илүү эрдэмтэй багш надад байгаа шүү. Тэрийг далаа лам өөрөө ч мэдж байгаа. Тэгэхээр одоо та шүгдэнгийн тухай ярихаар Монгол улсын хэмжээнд бол жишээлбэл нэлээд хүчтэй эсрэг үстэй тулгарна гэж бодож байна. Далаа ламын суртал ном улс яахлаараа намайг эсрэг үзэх юм. Улс биш одоо буддын шашин Монгол улсад байгаа буддын шашин шүтгчдийн дунд далаа ламын суртал хуулгуул их хүчтэй байдаг. Тийм үү? Тэр хүнийг дахин шүтэх. За тэгээд тэр хүний номлол жайгийг дагах бол их хүчтэй байдаг. Энэ номлол жайг дунд шүгдэн сөхөсийг огт бит тийшгүй. Энэ бол одоо болохгүй юм аа, буруу юм аа гэд заагаад өгсөн байж идэг. Та тэр тухай одоо шилбэл сайхан би таныг номлол тавих гэж байгаа тухай сонсож байгаа. Тийм. Мессежний хуваараа сууж байгаа шүү. Улс бол энийг бол хориглохгүй байх. Яг тэгэхээр би өөрөө иргэний эрх, Монгол хүний эрх надад байгаа учраас бас дорж үдэн сахиус төрийн одоогийн төрийн одоо юу юм гэхээс ер нь бол Богдхаант Монгол улсын төрийн шүтэн дотор Богдхаан дорж үдэн сахиус байна шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ дорж үдэн сахиус гэдэг юм одоо хориотой юм уу, ийм юм гэдэг бол Монголд одоо улаасаа байхгүй шүү дээ. Байх ч үндэслэл байхгүй. Тэгэхээр дорж үдэн сахиусыг шүтдэг бас олон буддистууд байгаа шүү дээ. Ер нь яг цөөхөн харьцуулах юм бол цөөхөн байж болно. Тэгтээ тэгээд би далаа ламыг эсэргүүцэв шүү дээ. Далаа ламыг битгий ирээч, далаа лам ирсэн буруу, далаа лам ийм гэж би хизэж хэнийг ч доромжлохыг тэр суралцаагүй. Миний өөрийн ёс суртахуун, миний зан араншинд хүн доромжлох ер нь дурггүй. Багш нар ч тэрийг заана. Чи өөрөө л эрдэм чадалгүй бол чи хүнийг доромжилж байгаа. Тэгэхээр би далаа ламыг нэг ч үгээр дайрж доромжлохгүй, бас нэг ч юм сайхан ном тавьж ийл шүү дээ. Ер нь бол орчуулгын л жоохон дааруулахс ш. Тэгэхээр энэ нөхдүүд бол орчуулгын тэр бол ард түмэнд ном тавихыг бол нэг голчлоогүй юм байл л дээ. Тэр орчуулгын тэр нь хараад байхад гол нарийн юмнуудыг бол гаргаж ирж орчуулахгүй л байл л дээ. Дараа нь
дахиж бичлэгийн тавьж байгаа надаар орчуулж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөөдөл чинь нөгөө улс төрийнхөө юмдаа яарцгаагаад ном олон нийтэд ном тавихтай нэг анхаараагүй юм даа л гэж бодсон шүү дээ. Хуучин сайн орчуулагчид нь тэр аргаар сууцгаагаад. Тэгэхээр та юу бодож байна? Би одоо шашныг улс төрж ийн гэхээр одоо л бүр гайхаалах юм. Үнэхээр л гайхаад байгаа. Одоо манай тэгтээ нэг гайхах юм байхгүй хүний ертөнц шүү дээ энэ чинь. Ер нь хүний ертөнц учраас хүн болгон бид хэд чинь бурхны оронд одоо гэгэрсэн бүгд одоо ариусан гэгэрсэн ямар ч гэм зэмгүй хүмүүс биш шүү дээ. Хүний ертөнцид байгаа төрөлхитнүүд шүү дээ. Та бид хэд ч гэсэн ярих юм бол гэм гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг яг уу ер нь ухар мөчөд хүмүүсийн дунд балмад хүмүүсийн дунд тэгээ эрдэм номдоо боловсроогүй хүмүүсийн дунд тэгэл энэ шуутхын шашин руу ордог, ус төрлөө одоо хуруу гараад үрдэг, шашин руу хуруу гараад үрдэг тийм нөхдүүд бол маш олон биш Монголд. Ер нь бол нэг талаараа гайхуулж бас гайхах юм л да яг. Тэгэл амнаар нь тэгж яах гэхээр яг гэхээр одоо авж явж байгаа толгой нь тийм байгаа байхгүй. Толгой нь ер нь бол аливаа юмны толгой л байдаг. Ер нь улс орон ч гэсэн толгой. Тэр тэргүүн нь айл орон ч гэсэн тэр гэрээзэн тэргүүлж байгаа. Ер нь тэрнээсээ шалтгаална шүү дээ. Ер нь албан газар ч гэсэн компани ч гэсэн захирал нь ер нь ямар хүн бэ? Тэр компаниг тэмэрхүүл явна шүү дээ. Тэрнтэй л адилхан. Тэгэхээр одоо энэ ламнар ягаад улс төрд орж ийн гэхээр зэрэг толгой нь тийм байгаа байхгүй. Тийм ажиллахгүй болсон. Шашны төлөө, шашин амьтны төлөө энэ их таван ухаан, баг таван ухаан ард түмэнд ер нь энэ шашин ямар хэрэгтэй гэдэг талаасаа биш. Эрх мэдэл тиймэрхүү талаас. Тэгэхээр сүүлийн үед хийж байгаа мэдээлэл нь бол 21 аймгийн давангийн зөвлөл гэж байгаа жишээ нь тийм юм ярьж та сонссон биз дээ. Тэгэхээр тэрэнд энэ төр бол бид хэдэд бол албан ёсоор нэг ч удаа харилцаагүй гэж та боддоо. Яагаад? Мэдгүй. Тэрийн та тэр хамнарыг авчираад. Гэхдээ таныг бол толгой гэж эргүүлэх олон хариултаар дөнгөчгөл байх л та. Улс төрч хүмүүс гэдэг. Бид нар бол сэтгүүлч хүмүүс учраас юу гэдэг Далай ламын талд орж юм уу, эсвэл шүлдэнгийн талд орж юм уу, эсвэл одоо урд хөршийн шашны бодлогын талд орж энэ төр. Надад бол биднэрт бол тийм ирэх байхгүй. Тийм одоо ч би бол харьцуулж хардаг. За тийм бодож байна. Ер нь бол сэтгүүлч чинь байна. Танаас үүрэг тэр шүү дээ. Одоо жишээ нь миний талд орж юм уу, тэрний талд орох биш үстэй. Ер нь бол ялгаруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг урд нь би бас нэг юм ярилцлаганд орж ирсэн л да, өөр ярилцлаганд. Тэгээ би хэлж байгаа шүгдэн цаг үсийг ингээд эсэргүүцээд биднээсийг одоо муу хэлээ, доромжлоо. За тэгж байгаа хүмүүс яагаад ийл гарч ярихгүй байгаа юм бэ? Одоо жишээлбэл түрүүн би хэлсэн шүү дээ. Тэр Баталгай гэдэг хүн, тэр Баатар гэдэг залуу бас бид хэдийн юм залуу багшгүй л дээ. Тэднээс яагаад хүний нүүр харж ярихгүй тэгээд далдаас ингэж хүнийг доромжилтэй. Тэгээд жишээ нь гандан дээрээс жишээ нь ийм далаагч. За окей. Тэр далаа багшиг шүтгийг би ерөөсөй ойрлоогүй шүү дээ. Шүтэж бодно шүү дээ. Гэхдээ би заавал яах лээрээ багшигаа шүтжсэн сахиусыг хаяад тэгээд олонхийг даах хэрэгтэй. Үгүй шүү дээ. Би ганцаараа үлдсэн ч энэ дээр би бууж өгөхгүй шүү дээ. Таныг одоо удахгүй энэ шүгдэн сахиусын тухай ном тавих гэж байгаа гэдэг болсон. Энэ дахиад дэлгэрэнгүй байрлаа. Би ер нь эх 7 хоногт л тавья гэж бодож байгаа л да. Тэгээ яг цаг нараа бол яг цаг товлоогүй л байна. Яг тэгэхээр газруудын жоохон гаргаж өгөхгүй л. Сайн нөгөө Далай ламтай холбоотой юм шиг байлаа. Тэгээ би яг Далай ламыг байж ах үед ном тавья гэсэн. Яг тэгвэл тэрэн дээр би ерөөсө хагарал зөрчил гаргах гаагүй байхгүй. Монгол лам бас ном тавьдаг бас ховор ном байдаг авшиг яаж тавьдгийг бас үзүүлээ даа гэж бодсон байхгүй. Яг тэгэхээр Далай ламтай ном хаилцаж гисэн намайг бол тоохгүй л ах л та мэдээж. Наадах доор хүмүүсийн дуудахлаар ирэхгүй юм чинь. Тэгэхээр яг ном тавья гэсэн тэгээ газрууд бүгдийн надад өгөөг байхгүй. Ном тавья гэнтэр гэдэг чи бас л нэг харгалдаан хүмүүс гэдэг юм. Үгүй. Бурхны шашинд чинь Чойрын ном гэж агуу философийн ном байдаг шүү дээ. Миний мэдгүй. Мэдэн Чойрын дутсан гэдэг. Тэ. Тэр чинь ерөөсөө ном хаялцаа байдаг байхгүй. Тэгжээж нэгийг хурцалж, оюун ухаанаа хурцалж гарч ирдэг тийм ном байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр чинь бол бүр энэтхгийн налан дарын их сургууль Бэрий Гамал Ашилагийн их сургуулиуд байсан. Тэр үед бол 500 бандтаа гэж энэтхгийн 500 бандтаа гэж их алдартай.
Тэднээс ч бүгдээр ном хаялцаагаар бүх юмыг нотлогоо гаргаж ирдэг байхгүй. Шинжлэх ухаан ч гэсэн эрдэмтэд мэтгэлцээ хийдэг штэ. Гэхдээ тэр нь хэрүүл биш, тэмцэл биш. Яг нь номын тэмцэл гэж хэлж болох ба. Би ч гэсэн өөрөө чойрын ном үзэж байхдаа Төвд Монгол гадаад олон лам нартай бас ном хаялцж байсан. Тэр нь таныг одоо хүндэлж байна. Ягаад гэхээр Хизкия хугацаанд ярьсан дараа та буцаад хүндэл төрүүлж эхэллээ л дээ. Миний дотоод ахуйд бол нөгөө тасралтгүй маш хүчтэй. Би христийн шашныг бол тухайн үйл ажиллагааныхын тодорхой хувийн зардал нь өөрөө реклам сурталчилгаанд байд юм байна гэдгийг хардаг. Христийн шашинд бол христийн номд бол Библийн сурталчилгаа бүлэг вадаг сурталчилгаа. Манай буддын шашинд ерөөсөө тийм байдгүй юм байна гэж би боддог байсан. Сүүлийн 5 жилээс өмнөх үед гинтхэн шүгдэн шахилсны эсрэг маш хүчтэй олон нэвтрүүлгүүд, ТV сайтууд, мэдээллүүд цацаж эхэлсэн л дээ. Тэгэхээр бас нэрээ реклам сурталчилгаа юм уу? Эсвэл байгаад байдаг. Эсвэл яалчгүй аимшигтай муу юм болохоор далаалам төмөн олонны төлөө санаа тавихтаа одоо анхааруулад байгаа юм болов гэж. Тэр далаалам өөрөө шүтжсэн сахиус дээр нь далаалам санаанд зовоод байгаа юм бол сахиустай хүн байсан тийм үү? Тийм, хоёр багшаагаа өгөөсгөж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр бурхны шашинд бол судрын ёсонд ч тэр, дандрын ёсонд ч тэр байж болдоггүй зүйл байхгүй. Сүүлд шүгдэн гэдээ бас нэг хэдэн номнууд гаргасан. Тэрэн дээр бол багшаагаа шүүмжилж болно, багшаагаа буруутгаж болно гэсэн байл шүү дээ. Далаалам. Тийм номдод бол бурхны шашинд байдгүй. Шүтэн барилдахын ухаан гэдэг одоо ингэ ярих юм бол дээш хэтэрхий дэлгэрэх аюултай. Дэлгэрэх байхгүй. Тэгэхээр мэдээж таанууд бол тийм цаг байхгүй. Тэгэхээр далаалам өөрийнхөө л ажиллаад хичээхгүй. Ягаад тэр хүний шүтж байгаа сахиусан санаа зовоод байгаа. Бусад бүр чөтгөр шулам уул ус одоо юу гэдгийг мөнгө, доллар шүтж байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Янз бүрийн юм шүтлэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээ янз бүрийн бүр хориотой шашнууд шүү дээ дэлхий дээр. Бүр хоригдсон, хуулиар хоригдсон. Алан хядлах хийдэг тийм шашнууд, хориотой шашнууд шүү дээ. Ягаад тэрэн дээр санаа зовхгүй зүгээр одоо мөрөөрөө хүний хурж байгаа хурал ном, мөрөөрөө үзэж байгаа, бяцлагж байгаа номд санаа зовоод идэв. Ер нь ингээд хүний хийж байгаа ажил руу хүн ингэж таны гэр бүлийн асуудал нэг гэр бүлийн хүн таны гэр бүлийг шийдэх гэдэг байвал яагаад гэдэг асуултанд хариулахгүй шүү дээ. Юунд хариулахгүй? Яагаад жишээлбэл далаалам шүгдэн эсэргүүцээд байгаа. Та бүхнийг эсэргүүцээд байгаа. Таны сахиусыг, таны лам багшийн сахиусыг далаалам эсэргүүцээд. Шуудхан хэлчихэ тэгвэл. Далаалам бол хоёр үүдэлтэй. Нэг нь бол шарын шашныг ер нь бол дороотуулах зорилготой. Энэ бол шашны тэргүүн хүн байж. Тэ. Яагаад гэвэл дотоод сэтгэл нь улааны шашинтай. Гэхдээ би улааны шашныг эсэргүүцдэг шүү дээ. Би тэгэд. Яагаад гэвэл зарим нэгэн номлолын дээд үеийн багш нар нь улааны багш нар байдаг. Лам бадамжнаач байдаг. Жишээ нь Дамдын бурхан гэж байдаг. Тэрний авшигын уламжлал нь бол явж лам бадамжнаа тулдаг. Тэгэхээр бид хэдэж гэсэн улааны номлол байдаг байхгүй шарын шашин дотроо. Гэхдээ тэрийг холцуулна гэсэн үг ш. Ер нь бол далаалам өөрөө улааны шашинтан шарын шашныг одоо би их л товчл хариулж байгаа нэг. Энэ дэр би дэлгэрэнгүй тайлбар хэлбэр бат номороо байж байгаа л да. Тэгэхээр шарын шашныг нэг дүрт устгах ер нь бол дороотуулах бараг устгах зорилготой ч гэж мэднэ. Одоо энэ байдлаар харахад тоглож штэ шашнаар ус төрд оруулж байгаа. Энэр нэгүүлсэнгүй сэтгэл гэж байгаа. Тэгэхээр хэлэх юм хэлэх үг хийх ажил гэдэг чинь бас тустай байхгүй. Хоёрдугаарт бол улс төрийн зорилготой. Төвдийг алдаад эргүүлж авч чадахгүйгээ мэдээд тэгээд төвдийн ард түмнийг төөрөгдүүлэх нэг улс төрийн бяцхан зайл юм билээ. Америкуудаас сурсан. Тийм л юм байж байгаа. Тэгэхээр улс төрийн бяцхан зайлаар ард түмэнтэй хандаж болохгүй шүү дээ. Тэгээ тэрийг яг үгүй үзэж байгаа хүмүүс далаа багшаагаа өөрсдөө багшаа гэж байгаа багшаагаа шүтэн л үз. Би далааламыг дарамжлаагүй шүү дээ. Та шууд надаас хариулт нэгж байгаа учраас би хоёр хариулт хэлж байгаа. Яг энэ. Шүгдэн сахиусыг шүтэж байгаа өшөө одоо настай багш нар ч бий. Гэхдээ одоо Монголд бол өвгөн багш нар бүгд бурхны оронд морилцсон л доо. Зарим нэгэн гадаад дотоодод одоо байж байгаа багш нар бий. Эрдэмтэн мэрэгдүүд ч бий. Тэднээсээс асуувал явж ийм л хоёр юм дээр очино. Альва бурхан шашныг шүтгэхийн тухайд бол тухайн бус шашныг шүтснээрээ тухайн бурхныг тухайн сахиусыг шүтснээрээ тийм эрдэм чадал тусыг та унаа гэдэг тайлбарууд нь байдаг тийм үү? Би хамгийн бага энгийнээр хэлээд ногоон дээр
Бурхныг одоо уран дуудсан төдийхнөр те энийг дуудж уран дуудсан төдийхнөр одоо асар түргэнэ хүргээ хэлж хүний тус болдгоо гэх ингээл ногоон дарахын тухайд байж юм тийм уншижсэн те. За ингээд сахиус болгон бурхан болгоо өөрийнхөө тусдаа шүгдэн сахиусыг дахиж шүтснээрээ яг ямар ашиг тусыг одоо юу хүн олж авч. За би энэ дээр танд их тодорхой бас хэлхийг зорьё. Ер нь бол шүгдэн сахиус бол шаран шашны толгойн биш байхгүй. Бас гар хөлөмж бас биш. Шарын шашны хамгаалагч нь. Одоо танай энэ байшинд бас энэ security байгаа билүү? Камер одоо юу гэдэг манаач. Шарын шашны манаач нь байхгүй. Миний нэг ёсондоо лам багшийн туслах байхгүй. Тэгэхээр зэрэг та шүгдэн сахиус гэхлээр бүр одоо ингээл одоо нэг хязгаар хүрч чадахгүй нэг тийм нэг холын юм шиг биш. Нэг бол бүр одоо лам багшаас агуу ч юм уу, номоосоо ч агуу юм уу, бурхан багшаас ч агуу юм уу, тийм зүйл бас биш шүү дээ. Шүгдэн сахиус чинь бол өөрөө гарч ирээд та сая юу гэнэ? Апугийн Батхүү МСС од жаргал одоо хин ч хийдэг үлээд Монголын урдаа барьсан бүгд баячууд одоо бүгд шүгдэнгийн хүмүүсээ. Шүгдэн сахиусыг шүтэж цагснараа бол асар баян болдог. Асар турган баян болдог гэдэг ийм л юм яригддаг. За би энэ дээр одоо бас нэг юм хэлээ. Тэнийг асуулт уучлаарай. Яг тэгээ Батхуугаг тэр нөгөө тангаргийн бууг нэвтрүүлгээр оруулаад тэр хүнийг тэгж болд юм. Тэгж доромжилж болдго юм уу? Ихээс төрсөн нэг намайг ч гэсэн тэр тангаргийн бууг нэвтрүүлэг дээр оруулсан шүү дээ. Бууг нь ингэж ярьж байна гэж. Тийм чинь би ихээс төрсөн юм байгаа үст. Монгол ихээс төрсөн. Миний ээж аваа хоёр чи Мөнхөн сумд энэ Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын хүмүүс л дээ. Тэгээ нарийн ярих юм бол миний ээж аавын үүсэл гарлыг ярих юм бол үлгэр домог шиг юм байгаа. Бас Монгол улсад нэр нь хадан дээр сийлэтэй хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр зэрэг хүнийг тэгж доромжилж болдго юм. Дээр нь жишээ нь баяжх муу юу? Танаас би асууя. Сайн. Баяжх сайн биз дээ. Бүгдээр нэг нь баяжуулна гэж энэ нөхдүүд төрийн толгойд гарч ирсэн биз дээ. Одоо эзэн засаг муудангууд нөгөө бараг энэ 21 оны хувьсгал хийгээд 24 он тусгаар тогтнол зарлахтаа энэ ханилэг ноёдууд феодлуудыг устгаад ламнартаа устгаад тэр нь бараг зүв байж ард түмэнд төрийн эрхийг өгсөн зүв байж гэд одоо ингэ яриад эхэлж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн шүтэнээр юу н орлож болохгүй шүү дээ. Бид тэднээс хамгаалж байгаа бол биш. Бид тэдэнтэй нэг нарийн холбоотой ч биш. Энэ сахиус тэгээд ингээд намайг доромжилж байгаа тэр одоо хэсгүү дотор бол намайг хийж байгаа юм л да. Шүгдэн сахиусны тэр за би тэрэн дээр чухал юм хэлнэ. Намайг баячуудад үйлчлдэг гинэ. МСС-д үйлчлдэг, Апууд үйлчлдэг гинэ. Би МСС-с нэг ширхэг колоч үнгүй авч ууж үзэв. Апуугаас нэг ширхэг ундаач үнгүй авч ууж үзэв. Зүгээр таныхын үед таньдаг байсан. Яг гэвэл энэ хүмүүс бол манай багшийн шавнар бас байсан. Одоо ч гэсэн шүтдэг, одоо ч гэсэн багшаагаа санан дурсдаг янзтай байл. Тэрсэн. Тэгтээ одоо ингэж штэ баячууд гэдэг ингээ үзэн ядаж штэ. Тэгээ би боддтой. Хүн болгон баяжих дуртай мөртөөс яг баян хүнийг үзэн яддаг. Зарим баян хүн болохоор муусаа гуйлгачд гэдэг ингээ ядуу хүнийг үзэн яддаг. Өөрөө ядуурахгүй юм шиг. Тэгэхээр энэ хоёр туйл руу унж болохгүй штэ. Тэгээд тэр шүгдэн сахиусыг ягаад шүтгэлээр баяждаггүй гэвэл би танд хэлэх үү. Шүгдэн сахиус төрөл авахдаа гааниш гэж эдийн тэнгэр байдیں۔ Тэр нь бол бүр эртний энэтхэгийн эдийн тэнгэр сахиус аахгүй юу. Хиндүү шашинтнууд шүтдэг. Бурхны шашинтнууд шүтдэг. 8 дугаар багийн ордонд гаанишин маш том дэлгэмэл хөрөг. Монголын буян заяаг малын өвчнг арилгахын тулд 8 дугаар баг бүтээлгсэн гэж байгаа. Тэр гаанишин хүү болж төрөөд тэгэхээр эдийн тэнгэрийн хүү болоод төрчөнгөд тэр үйлсээр шүгдэн сахиусыг шүтгэлээр баяждаг байхгүй. Дээр нь та түр хэлсэн шүү дээ. Баяжаа тэгээ дараа нь өхлийн муугаар өгдөг. Тэгээ миний өвөө шүтчихсэн шүү дээ. Жанзан журам гэж хүн байсан гунгай жолон. Тэгээ миний өвөө өхлийн муугаар өгөөг шүү дээ. Одоо өөр хүүхдүүд нь байгаа шүү дээ. Миний ээж бай. Заваад өмнөнгөө шүтчихсэн шүү дээ. Заваад өмнөнгөө бас бууны аманд өгөөг шүү дээ. Миний Монгол эрмүүч агш 100 наслаад завилагаараа таал төгссөн шүү дээ. Тэгээ тэр өхлийн муугаар өгч байгаа юм тэр юм уу? Тэгэхээр тийм инээдтэй юм байж болохгүй. Тэгэхээр
Дорчигдэн сахиусыг шатвал баяжна. Тэгээд цаатахын ярих юм бол та хэд ойлгохгүй шүү дээ. Нарийн номлолуудын ойлгохын тулд ганц нэгсэн цус дурдвал Дорчигдэнгийн номлолд хэрвээ орох юм бол амарлингуй үйлсийг бүтээх тийм олон үйлсийн арга барилуд бий, гарын авлагууд бий. Амарлингуй гэдэг нь бол өвчин зовлон амарлуулах, аливаа харьцлагын шалтгааныг хямралуул амарлуулах. Бас дэлгэрэнгүй үйлсийг бүтээн. Түрүүний ярьсан нас буйныг дэлгэрүүлнэ, эд баялагийг дэлгэрүүлнэ, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлнэ. Энэ хэрэгтэй үстэй. Аливаа улс үндэстэнд бас эрх хүчин гэж байдаг. Эрх мэдлэгээ хэлчихлээр буруугаар ойлгочих магадгүй. Эрх хүчний үйлсийг дэлгэрүүлэх. Одоо ийм олон янзын сэтгэл зовоодлох юм. Юун сэтгэлж зовоод байна. Одоо бид нар чинь бие өсөл буддын шашинд хүнэлтэй. Тэгээд шашны тухай таны хэмжээнд хүрж уншаагүй ч гэсэн өөрийнхөө одоо сүнснийхээ биенийхээ хэмжээнд их уншдаг, их хардаг. Хажуугаас Монгол улсад ингээл бөө мөргөлгээд дэлгэрээд л одоо ховрог толгойтон болгоныг хараагаад л заримдаа тхий. Нөгөө бөөнөр маань буцаах үзүүндээ ирэх зүйдсэн юу ярьсан очрогдсон явж байгаа харагдчихлээ тий. Бөөгийн дуудлага дотор шашны хиллэг байгаад байгаа мөртлөө лам ховрох дургу гэх юм яриад ах шинжтэй. Одоо оройндод очроо яасан хийсэн ч анараас их дуудлагт нь байж. За ингээд бүдрүү орууд Христийн сүм болгонд одоо сүүлийн үед одоо энэ намайг авраач, айлын намайг эзлээч, намайг ашиглаач гэж ойрлоо зогсож байгаа хэдэн хүмүүс сүм болгонд байгаад гэж ярьдаг. Дээрээс нь буддын шашин бол номхон хүлцэнгүй амар амгалангуй тий. За тэгээд ер нь одоо юу гэдэг энэ яваа насанда сүнсээ дээдийн төрөл төрөх одоо энэ тухайн номлодог энэ шашин маань өөрөө улс төрчид ингээд сайн муу одоо дээр дөрөөр ингээд оролцоод дээр дөрөө оролцогчдын нэг нь тав хүн болчиход ингээд явж байдаг. Ингээд сэтгэл их зовж л да. Гэхдээ сэтгэл чинь зовж байгаа чи их зөв. Сэтгэл чинь зовж байгаа гэдэг чинь та хүн гэдгээ мэдэрж байна гэсэн үг л дээ. Дээр нь яг бас бит хоёулаа Монгол улсын иргэн, Монгол хүн учраас санаа зовж байгаа чинь зөв. Бөөгийн тал дээр би одоо 3 шашны тухай юм ярьлаа шүү дээ. Би бөөгийн тал дээр бас эрдэмтэн мэрэгдтэй ярилцаж үзчихсэн. Тэгэхээр бол дээр үеийн бас өөх судартч би. Цагаан зүгийн тэнгэр онгод ордог. Тийм бөөдгөн гэж юм байжээ. Тэднээс нь болохоор зэрэг одоо уул усны цагаан зүгийн тэнгэр онгод, цагаан зүгийн зэтгэр шолон бидээ оруулаад тэгээд аливаа амьтны тусыг бас бүтээдэг. Янз бүрийн юм мэргэлж ирээдүг нь хөлж өгдөг ч юм уу. Нэг бол өвчин зовлонгоос нь аз тэтгэрээс нь салгаж өгдөг ч юм уу. Нэг юм байж. Тэгээд тэднээс нь шарын бөө гэж бас байж. Бурхны шажинтай тэгтээ бөө. Шарын бөө гэж байсан шүү дээ. Харын бөө гэдэг нь болохоор хар зүгийн тэнгэр онгод ордог, хараалж атах хийдэг. Хүн алж хүрээ талдаг. Тэгтээ хуулиас гадуур шүү дээ. Тэр чинь оюун санааны хүчтэй юм явж байгаа. Гэхдээ одоо миний ажиллаж байгаа бол хар цагаан жинхэнэ бөө бол өдрийн од шиг байх уу. Бусад бөөнүүд нь бүгдээ одоо үнэхээр эдийн засгийн тэрэнд ороотол тэгэл ядсандаа л бөө болж байгаа. Христийн шашны тухай дээр бол ер нь бол тэр чинь энэ тэндээс олон том төвтэй байхгүй. Америкаас Мормонч гэдэг юм уу, Европоос Ватиканч гэдэг юм уу. Том төвтэй, том хөрөнгө оруулалттай. Тэгэл бас эдийн засаг дээр нь нэгсэнд эдийн засгаар л орж ирж штэ шашин. Тэгэхээр бурхны шашин тэгээ та намайг түрүүн дээр дөрөө орж байгаа нэг хүн л гэлээ л дээ. Гэхдээ би бол дээрээ багш нарыг л гаргахаас биш тийм балмад нөхдүүдийг би дээрээ гаргахгүй л дээ. Дээр нь гарсан байж магадгүй зөвхөн. Дээрээ бол тэднээсийг бол гаргахгүй. Тэр гэхдээ нэг талаараа их сайхан хэллээ л дээ. Нэг гинэт бодогдлоо л доо. Дээр доор нь алинд нь явж байгаа гэсэн би бол дээр нь явж байгаа. Ягаад гэвэл би балмад юм уу, нэг бол улс төрийн юм уу, нэг бол эдийн засгийн шунлаар энэ сахиусыг шүтээгүй би намайг төрөхөд л манай өвөө шүтчихсэн. Тэгэл би ч бас урд наснда шүтчихсэн. Энэ наснда ч шүтэн. Миний багш нар шүтэж байна. Тэгээ багш нарыгаа бурхны оронд орсныхын дараа би багш нарлуугаа нулимж болохгүй шүү дээ. Тэгвэл гандангийн лам нар өвгөн багш нарыгаа эргээд санах хэрэгтэй л байхгүй. Заавал ягаад
энийг ус төрчлөх шаардлагатай. Тэгэхээр би одоо нэг юм яг тэгм би дөрчигдэн загварсны авшиг тавина. Тэр бол амин авшиг гэж байна. Ойрын үед тавина. Тэгээ яг тэр зарын тарана. А тэр амин авшигыг тавих заавал гагц баатар ямандгын авшиг тавина. Тэр заавал тавих хэрэгтэй байдаг. Яг тэгвэл тангараг нь өөрөө ядан борхон ямандаг учраас. Тэгэхээр би зүгээр яг энэ үзэгч та яасан цагчин болж байна. Цаг болсон байна. Тэгвэл яг ер нь бол би байнга хэлдэг. Шашныг зөрчилтэй байна гэж битээ ойлгоорой хүмүүс. Зүгээр шашныг улс төрд оруулсан хүмүүс зөрчилдөд байгаа юм байна. Би бол номынхоо ёсоор явна. Гэхдээ би төртөө дипломат харилцаатай байдаг. Жаарлаа сонин ярилцлага боллоо. Би таны өмнө бас нэг Римбучид ярилцж байсан. Шоожомсон бүр батлам та ярилцж байлаа. Далааламтай уулзж байлаа. Гэхдээ энэ сонин ярилцлага боллоо. Сэтгүүлч хүний ёсоор би бүх талынхныг, бүх өнцгийнхнийг одоо бүхэл салбарынхныг бас оролцуулж ард түмэнд хүрэх миний одоо сэтгүүлчийн үүрэг байдаг учраас тантай бас их сайхан ярилцлага боллоо гэж. Тэгэхээр та яг бодож исэн хариултууд авч чадсан уу? Авсан. Гомдолтой юм байвал шууд одоо ганцхан асуулт асуучихгүй. Гомдолтой юм болгоно. За тэгвэл сайхан боллоо. За ингээд үчтэй авах шударгаараа ток-шоу нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүлээн авч үзлээ. За манай өнөөдрийн төлөвлөгөөр Заваа дамдын Римбучи буюу Монгол Заваа дамдын Римбучи өргөдөн оролцлоо. Үчтэй авах шударгаараа ток-шоу нэвтрүүлгийн ээлж дугаар сэтгүүлч Бодин Болдотортой хамт байлаа.